За хай влог ойр үед иймэрхүү бичлэг хийгээд ийм ингэж ярьж сууж бичлэг хийгээг нэлээд удсан байна. Тэг өнөөдрийн бичлэгээр юу их вэ гэхэлэр би таадаг яг энэ ингээд хэсэг дээр тим коучинг гэж явснаа ярьж өгье. Манай ажлынхаа ер нь бол жил болгоо 9 сард тим коучинг явдаг. Эхний юм 2 дахь 7 хоногт нь тэгээд 3 хоногор явдаг. Тэгээд ер нь бол ингээд уул нь бол миний явсан өмнөх одоо эхний жил авс билингийн эхний нэг жил 2 дахь жилийн дээр зөвхөн нэг коучоос сургалт авчихсан бол энэ удаа гихт 2 удаа 2 коучоос сургалт авсан. Тэгээд би тэд нэг буудалд байрлаа. Тэр буудалдаа амраад коучингд ороод ингэ явдаг байхгүй чинь энэ удаа гихлээрээ Mind хатад болсон. Тэгээд Meva Arena гээд хөлбөмбөгийн аренаг би тэд очиж үзээ. Тэр аренагийнхаа одоо ингэ нөгөө лаунжуудыг түрээслээд зааланд нь сургалтын залууданд нь гэх юм уу коуч ороод тэгээд дээрэс нь Mind байралтай Mendaal гэдэг өөр буудалд орсон. Тэгээ одоо энүүхийн хэсгээр яг буудалд орсон бичлэгээ таад үзүүлээ тээ. За ажлынхаа тим коучинг одоо ирээд буудалд орж ирлээ. Нэг юм өрөөнд ажлынхаа найзтай байл орохоор байна. За тэгээд энэ болохоор өмнө нь бол дандаа ингээд ер нь бол багийн юм ярьдаг гэсэхгүй юу? Баг одоо тий ажил хамт олноороо яаж ажиллах вэ? Манай пракс дээр юу болж байна, юу болохгүй байна гэл тиймэрхүү юмнуудыг ярьдаг байсан. Энэ удаагийн дээр болохоор илүү юм хувь хүний хөгжил талдаа одоо хүнтэй нийгмийн харилцаанд орохдоо ч тэр ажил дээр байхдаа ч тэр ингээд хүнтэй яаж харьцах уу, яавал илүү тэр хүнийг одоо тий муухай байдалд оруулахгүйгээр эсвэл тэр хүнд муухай сэтгэл төрүүлэхгүйгээр ярих уу, харьцах уу гэдэг тиймэрхүү зүйлсүүдийг орсон. Тэгээд дээрээс нь одоо ер нь эхний сургалт нь бол тиймэрхүү байсан. Хоёр дахь коуч нь болохоор эрэгтэй коуч байсан. Тэр коучтай нь болохоор би тэд мотивац гэдэг юмны тухай ярьсан. Одоо яаж дисциплин одоо төвчээртэй яаж мотивацаа ингээ хадгалж явах юм бохоо тиймэрхүү юмнуудын тухай. Тэгээл одоо жишээ нь ажил дээр мотивац би яг үндэ бодсон байхгүй. Ажил дээр яг мотивац яг ямар хэрэгтэй болоо гэсэн чинь яг үнэхээр яг ажлаа ингээ өглөө эхлэхдээ нурмаж эхлэхгүй тэгээ өдөр тарахтаа ингээ одоо яах юм тэр энерги хадгалж тарах тиймэрхүү утгатай юм байсан. За нэг тиймэрхүү миний одоо сүүлийн 2-3 хоног болсон юм бол тэг би бас хөлөө гэмтээсэн. За тэр ч яг тэгээд миний Instagram, Facebook-ээр намайг дагдаг эсвэл найз хүмүүс бол мэдсэн баг. Тэгээ хөл бол одоо зөвөрсөн. Тэгээ ойр тгийгүүг нэг бичлэг хийж байгаа. Тэр нь unboxing. Өнөөдөр нэгдүгээр өдөр. Тэгээд дөрөвдөг өдөр болохоор миний төрсөн өдөр. Би л төрсөн өдрийнхөө бичлэгэн дээр бас энэ цамцтай суужсан юм санагдах юм болов. За тэгээд өөртөө төрсөн өдрийн бэлэг авч өгсөн байгаа. Тэгээ юу авсныг мань хатгаа. Ойрт ингэж юу байгаагүй. Би баг хамгийн сүүлд хэдэн сард юм болоо. Би ер нь бол нэг сард жоохон ингээл бичлэгнээс завсарлага аваад 1-2 сард бичлэгнээс завсарлага аваад тэгээл ер нь бол тэр чигээр ингэж явсан шүү дээ. За хамгийн ихнийх нь энэ миний бодлоор өмд баха. Тийм байна. Би ийм жоохон дээгүүрээ ингэ бариу. Тэгснэ ийм доогоор жоохон ийм тарпизэн дөө маягийн өмд авсахгүй юу? За энэ чахууд ажиггүй л материалтай юм шиг байна. Тэгэл мэдээж оруулалтаараа өннүүдийн доор оруулсан. Цараа. Энэ ихтэй бүр амар шаргал харагдаад их юм. Би юм сормоос авсаахгүй юу? Тэгээ миний өмнөх ингээд нөгөө наажсэн сормоос чи юм хар байсан штэ. Тэгээ тийм болохоор өснийхээ өнгө ингээд нүүрлугаа жоохон төхүүлээ гэж бодоод би авсан чинь тэрхий цайвар ч юм уу? Нааж үзнэ ямар ч тааж. За дараагийнх нь болохоор юу авсан бэлээ? Крем билүү, консилер билүү? Фаундейшн гинэ. Happy одоо яаж онгойлох юм бэ? Би энэ бүр ингээ хамгийн цайвар нь авсан. Би ч угаасаа тухай цагаан сард юм. Цагаан биш шарч гэх юм уу ч гэсэн мэдгүй. Би ихтэй энийг яаж онгойлгох учраа олохгүй байна. Гэсэн чинь энэ дээр нэг юм линий байна шүү дээ. Тэрийг аахсуу. Ингээд болоо байсан юм шүү дээ. Ийм гадуур юм илгэн уут модтай. Вау. Ус яна амар хийц цаачлаа шít. За ингээд харж гин үү? Ямар ч гоё шингэх юм байна. Би нөгөө нэг амар
жоохон сонин үнэртэй юм аа. Би нөгөө амар хураа ястай болохоор ер нь бол шингэн байвал гоё идэх байхгүй юу? Арай цайлуулсан юм уу? За баг парк ч юм уу? Айгу бага орох юм шиг байна миний бодлоор. Пүү! Ямар амар цайж байна тий? Та дадлагыг нь харж байна уу? За, юу нь л ингэж болцсон. Одоо энэ хамгийн сүүлийн юм. Энэ нь болохоор байж тээ тий. Би найзынхаа та бас Instagram, Facebook-оор ингэ намайг дагаж магадгүй бол харсан байж магадгүй. Би нэг юм 70 гарсан топ өмсөдсөн шүү дээ. 70 нуруу нь ер нь бол ингэ тэрчтэй л гарсан. Тэгээ ингэ надад амар тэр топ амар таалагдсахгүй юу? Тэгээд тэр топ надад амар таалагдаад тэг надад амар сөхөд байгаа юм санагдаад би тэр топноос захиалсан байт юм аа. Нэг нь ийм хар. Хөөе бүр дөрөвтэй гэж захиалсан байна. Би бол 3 гэж утсан шүү дээ. Нэг нь ийм хар хөхөнгөтэй. Надад ч бол дандаа хар сарал цагаан. Тэгээ хар ногоон өнгөтэй болоод захгүй гэсэн чинь ийм сарал. Тэгээд ийм цагаан. Энэ цагаан шиг гэлчихсэн юм байна. Амар нэг сүртэй бол ялгахгүй байна тий. Хатцгаараа тэгээ жоохон майд дуртай болчихдаг юм шиг байна. За таалагдлаа. Тэр энийг нааж үзье. Сормоос наасан. Энэ нөгөө урт үргэлжлээ сормоос юм байна. Тэгэхээр ингээд тайжилч наах хэрэгтэй байна л да. Тэр нь дажгүй харагдаж чинь гэж би бодож байна. Тэгээд ёо сормоос нааж байхдаа будаа тавиад орхисон байсан чинь мартчихж. Тэгээ нөгөөх нь доороосоо яг шатаж байхад нь би яг үнэрлээд тэгээд азар ер нь л бүхэлдээ шатаагүй. Бүгд шатаагүй. Тал нь бол дажгуугаараа тийм. Тэгээд за ер нь бол өнөөдрийн бичлэг нэг иймэрхүү байлаа. Тэгээ энэ бичлэгийг би maybe маргааш оруулах байх гэж бодож байна. Тэгтээ яг үнэхээр ингээс хормоос наачаар би хөмсөг амар ингээд дутагтаад байдаг байхгүй юу? Царана баярлаа.